Сайн сонсоолсоо. Бид энэ удаагийн бичлэгээр та бүхэнд гэртээ ээж болох шийдлийн дасгалыг танилцуулж байна. Одоо хөл хорой тогтоод заалнууд хаагдаад гэртээ ууд сууж байгаа бол энэхүү дасгалыг хийгээд гэртээ байхдаа ч шийдэлээ сайжруулж болно. Энэ дээр яг юуг сайжруулах гэдэг вэ гэх юм бол шийдэж явах үйл явцад одоо хийстийг илүү бөмбөгийг хөөргөх, чигээр нь түлхэх, хийстэй барих гэх мэт яг эднийг сайжруулна бүгдээрээ. За эхний хийх дасгал нь бол бөмбөгөө бариад дээшээ шийднэ. Шийдсээ дараагаар хийстэй бариад 100 г дээр бөмбөгөө тогтоож авах байгаа. Дээшээ шийдлээ хийстэй барилаа 100 г дээр. Хийст барьсны дараагаар тохоо нүдний орчин байна нэгдүгээрт. Харин хоёрдугаарт долоовор дунд руу 2 яг доошоо дараад бус туруунууд ихсэн хүмүүсийн бус туруунууд нь доор өгдөг. Инснээр бөмбөг илүү далин явуулдаг гэдэг. Харин долоовор дунд туруу 2 яг голд байснараа бөмбөг чигээрээ явах юм байна. Өөр нэг зүйл нь хийстэй ингэж барьснаар бид нар юуг илүү сайн сурах вэ гэвэл бөмбөгийг чигээр нь түлхэх. Тэгэхгүй зарим хүмүүс түлхэнгуудаа хийстэй авчингууд бөмбөг далидаг эсвэл бөмбөгийн хүч нь яг хэр зэрэг гараад байгааг мэддэг. Харин байнгын ингэж шулуун хийстэй барьдаг бол эхний удаа давж гин үү, дутж гин үү мэдээд дараагийн шийдэл дээр засаа явах боломжтой болно. За одоо эхлээд шидээд 100 г дээр авах шүү. Хийстэй чигээр нь. Хийстэй бити хажууд шиг хөдлөөр яг голтой бариараа гэсэн. Окей, дээш шийдлээ. Тохоо нүдний орчин байгаа. Гарыг 5 урыг доошо чигээрээ барьсан бай. Хийстэй барилаа 100 г бөмбөг. Тамаа дахиад зүгээр. Дээш шийдлээ. Бити гидигэр. Шийдлээ. За. Бид нэр хийстэй ингэж чигээр өснөр бөмбөгөө чигээр нь гаргаж байсан. Тэгэхгүй зарим хүмүүс ингэж шийдэн гот ингэж далис мэлээд эсвэл энэ гутаа хурдаа авч маваад тэгвэл бидний шийдэлт моднос. Окей. За одоо бүгд дараагийн дасгал руу оръё. Окей. Дараагийн дасгал нь бөмбөг 2 гараараа бариад энэ удаа дээш шийдэн. Буцаа гялт шийдэхээр барьж аваа. Тэндээс дахиад дээш шийдэн барьж авлаа. Шийдэн. Хай. Энэ дээр гайд хийнд буюу тулж байгаагаар баруун гартаа хамт яваад буцаа 2 гар дээр бөмбөг аав. Дахиад шийдлээ. Буцаа. Бид нэр тоглолтын донд бөмбөг дамжуулалтаас аваад шийдэх байрлалыг хурдан авах хэрэгтэй гэдэг. Яг энэ үед яг энийг илүү сайн давтчихсан гэсэн. Шийдлээ. Буцаа яг шийдэхээр барьж авлаа. Шийдлээ. Буцаа шийдэхээр барьж авлаа. За хийгээд үзээрэй. Яг түрүүнээс адилхан хийстэй бас барина. Хийстэй барьлаа. Буцаа барьж авлаа. Хийстэй барьлаа. Бити засаараа шууд аваад барьж авлаа. Шийднэ. Окей. Тэр хүлээж аваа. Энд дээр гардаг нэг алдаа хүүхдүүдийн хувьд шичээд бөмбөг авчаад ингээд засаад байдаг. Засгуулсан бид нар л дандаа хамгаалалт төр ирж байгаа учраас бид нар хурдан шидэж чадахгүй. Харин шичээд буцаа яг шитгэр авлаа, дахиад шидлээ. Шитгэр авлаа, дахиад шидлээ. Тэгэх юм бол бид нар илүү хурдан шидэж сурна гэсэн. За дахиад хэд давтаа. Шидлээ, буцаа авлаа. Шидлээ, буцаа авлаа. За байна. Шидлээ, буцаа авлаа. За сүүлийн нэг. За байна. Окей. За одоо 3 дахь дасгал руу орцгоё. Дараагийн дасгал бол одоо бид нэр шийдээд нэгдүгээр хийстэй байрсан, хоёрдугаар дамжуулалтаас аваад яаж хурдан шийдэхлээр ярилцсан. Одоо бид нэр залтан дундас шийддэг. Хажуудаа 1 2 тэгээ бөмбөгөө барина. 1 2 одоо бөмбөгөө барилаа, яг шитгэр барилаа, дэшээ авлаа шийдлээ. Дахиад 1 2 дэшээ авлаа шийдлээ. Окей. За одоо хийгээд үзье. 1 2 шийдлээ. 100 г дээр авна. Сайн байна. 1 2 шийдлээ. 100 г дээр бөмбөг ав. 1 2. Энэ удаад бид нэр хийстэй давтах юм уу давтаад хийстэй бариад тэгээ 100 г дээр бөмбөг ав. Тэгэхгүй ийм хөө залтаас шидэнгууд бүхээр хийстэй авчаад байдаг. Хийстэй ер нь бол барих хэрэгтэй. Окей. 1 2. Одоо хоёр талаа ээлжлээд баруунаар 2 залаад шийдлээ. Хийстэй барьлаа. Одоо зүүнээр 2 залаад окей. Бэцаар. Заллаа. Гараа хурдан авчирчнаа. 1 2 одоо гялт шийдэх байрлал руу хэвлээ өднө. За 1 2 тав гэж. Удаах хэрэггүй. 1 2 тоо. Сайн байна. Болж байна. Тэгэхээр 1 2 тоо. 1 2 тоо. Окей. Одоо хаждаа нэг залаад хөлийн дундуур тэгээд цаанаа нэг залаад хөлийн дундуур шидлээ. Одоо нааталтаа нэг залаад хөлийн дундуур шидлээ. Сайн байна. 2 Хоёртлээс цаана. 1 2 тоо. Сайн байна. Надаа. 1 2 сайн байна.
Сүүлийн нэг. Окей. Одоо хоёр хөлийг хажуудаа нэг залаа, хоёр хөлийн доогоор бид нэр араараа гаргаж чинь гэсэн. За. Хажуудаа нэг залаа, хоёр хөлийн доогоор шидлээ. Хистэ барьлаа. Хажуудаа нэг залаа, хоёр хөлийн доогоор шидлээ. Хистэ барьлаа. Хажуудаа нэг залаа, хоёр хөлийн доогоор шидлээ. Окей. Сайн ба сүүлийн хоёр. Нэг. Фон. Тэгэхэд нэг. Фон. Окей. За хүлээж аваарай. Хей. Энэхүү давталыг та нар гэртээ давтснаар өөрөөр шидэлтийн механик буюу яг гаргаж байгаа үйл ажиллагаанд бүгдийг засварлаж чаднаас үг. Илүү сайжруулж чадна. Окей. Нэгдүгээрт хийстэй барьж байгаа бид нэр. Тохоо нүдний орчин байх хэвээр. Долоовор дунд туруу хоёр яг бус туруунуудтай чигээр юм байх хэвээр. Гуравдугаар зүйл нь бид нэр бөмбөгөө илүү хурдан бариад кетч буюу барьцыг илүү хурдан хийгээд хийж чинь. Дөрөвт нь дараагийнх дээр бид нэр залтыг оруулсан. Залтаас окей. Та бүхэн энэ дасгалыг гэртээ санал ашиглаад аль өрөөндөө том өрөөндөө жижиг өрөөндөө хаанч хийж болох аа шүү. За бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзъя баяр таа.